2019 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 дугаар чуулганаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг жил бүрийн 9 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ тэмдэглэлт өдрийн гол ач холбогдол нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх хүн бүрийн мэдлэгийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид учирч болзошгүй хор уршийг бууруулах, үйл ажиллагааг сурчлахад оршдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх уриалга дэвшүүлдэг ба тухайн сэдвийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа арга хэмжээг гишүүн орнууд зохион байгуулдаг. 2019 онд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгт хэцгээе. 2020 онд аюулгүй эрүүл мэндийн ажилтнууд ба аюулгүй үйлчлүүлэгчид уран дор тус тэмдэглэсэн. 2021 оны 9 дугаар сарын 17-ны өдрийг дэлхийд даяараа их нэран тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангах сэдвийн хүрээнд эсэм мэнд хүндэтгэлтэй амарчхуун төлөө шаргуу ажилцгааны уран дор тэмдэглэж байна. Учир нь дэлхий дээр өдөр бүр ойролцоогоор 810 их жирэмслэлт төрөлттэй холбоотой урьдчилан сэргийлэх боломжтой шалтгааны улмаас нас орж байна. Өдөр бүр 6700 нэраа эндэж, энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 47%-ийг эзлэж байна. Түүнчлэн жил бүр 2 сая амьгүй хүүхэд төрөлтгөөс 40 гаруй хувь нь төрөлтийн явцад энддэг байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр 2021 оны хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд дэлхийн нийтэд их нэраа, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлын асуудлыг дэвшүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талуудыг татан оролцуулах, их нэран аюулгүй байдлыг сайжруулах, шинэлэг, үр дүнтэй бодлого боловсруулах, хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оролцогч талууд их нэраа, ялангуяа төрөх үеийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах, хүчин чармаалтаа нэмэгдүүлж, тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хэсэгт хүрч үйлчлэх, тогтвортой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалгах. Төрөлтийн явцад их нэраад тулгардаг зайлсхийж болох эрсдэл, хор уршиг, таагүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх шилдэг туршлагыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, сурчлах. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг бүх улс орнуудад хүргүүлж байна. Жирэмслэлт болон төрөх үед эмэгтэйчүүдэд жирэмсний хяналтад төрсний дараах хяналтандаа бүрэн хамрагдах, өөрийн болон хүүхдээ сайтар асрах, эрүүл мэндийн ажилтнуудтай нээлттэй ярилцаж, өөрийнхөө болон нэраа хүүхдийнхээ талаар асууж тодруулж, санаа зовох зүйлгүй чөлөөтэй харилцах. Төрөх үе болон төрсний дараах эхний өдрүүдэд сэтгэл зүйн болон бие махбодын хувьд бэлтгэлтэй байх. Гэр бүл асран хамгаалагчид найз нөхөд хамт олон. Жирэмсэн хүүхэд төрөх үед эхнэр найз бүсгүйгээ дэмжээрэй. Жирэмсэн болон төрсний дараах үед хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй хүндэтгэлтэй тусламж үйлчилгээ авах эрхийн төлөө дуу хоолойгоо гаргаарай. Эрүүл мэндийн байгууллагад очихдоо COVID-19 болон нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх бусад аюулаас өрсөн сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөөрэй. Их нэраа эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих олон нийтийн санаачлал гаргах хэмжээнд оролцох. Их нэран аюулгүй тусламж үйлчилгээг бий болгохын тулд бодлого боловсруулагчтай хамтран ажиллах идэвхтэй оролцох. Эрүүл мэндийн ажилтнууд аюулгүй чанартай тусламж үйлчилгээ үзүүлснээр төрөх үеийн туршлагыг эерэг болгоё. Төрөх үед эхчүүдийг аливаа шийдвэр гаргахад нь оролцуулж, мэдлэг мэдээлэлээр хангаж, итгэлцлийг бий болгох. Эмийн аюулгүй байдал, мэс заслын аюулгүй байдал, цусны аюулгүй байдал, цацрагийн аюулгүй байдал, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдварын сэргийлэлт, хяналт зэрэг аюулгүй байдлын арга хэмжээг жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үед мөрдөх. Төрөх үеийн аюулгүй байдалтай холбоотой эсвэл их нэраад зөв бусаар хандсан тохиолдолд ахлагч хамт ажилдаг хүнтэйгээ ярилцах. Эмч, их баригч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаарай. Хамтарч ажилласнаар эсэм мэнд амаржих аюулгүй төрөлтөд сайнаар нөлөөлнө. Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр. Эсэм мэнд хүндэтгэлтэй амарчхуун төлөө шаргуу ажиллацгаая.